Эрхэм төгсөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За би Монгол Улсын их сургуулийн социологи нийгмийн ажлын тэнхэм ажил мэргэжил судлаа хөтөлбөрийн багш Батбаатар байна. Өнөөдөр та бүхэндээ ажлын байранд тасан зохицох энэ үйл явцын талаар товч хэдэн зүйлийг хэлье. Бид хүн боловсролын зах зээлээс гараад нэгэн шинэ амьдралд хөл тавьж байгаа. Энэ нь бол хөдөлмөрийн зах зээл юм байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээл дээр анх гараад бид хүнд ямар сорилтууд, ямар боломжууд бий болдог вэ? Энэ талаар та бүхэнд товчхон хэдэн зөвлөгөөг хүргье. Энэ зөвлөгөө маань хий хоосноос бий болоогүй. Энэ зөвлөгөөг бид хүн ажил олгогчтой хийсэн Монгол Улсын их сургуулийн төгсөгчдийн одоо ажиллаж байгаа салбаруудын ярилцлага, за түнчлэн мөсийг төгсөгчдийн мөшг судалгааны үр дүнд үндэслэн хийж байгаамаа. За өнөөдрийн зөвлөгөө үндсэндээ нэг 3 үндсэн агуулгаар та бүхэнд хүргэе. Нэгдүгээрт хувийн хөгжил болон зуршлын талаар нэгдүгээрт ярилцъя. Хоёрдугаарт шинэ хамт олонтойгоо зохицоход бид хүн юуг анхаарах ёстой вэ? Энэ талаар ярив. За гуравдугаарт стресс менежментийн талаар нэг товч хэдэн зүйлийг ярья гэж бодож байна. Тэгэхээр ажлын байранд дасан зохицох энэ үйл явц маань өөрөө шинээр төгсөж байгаа оюутнууд төгсөгчдийн хувьд бол нэн тулгамдсан шинжтэй асуудал байдаг. Яагаад гэвэл ажилд орсон 5 шинэ ажилтны тутмын нэг нь бол тухайн ажлын байрнаас 3 сарын хугацаанд бол гарсан ийм тохиолдлууд бол байдаг. Өөрөөр хэлбэл ажлаа сольсон гэсэн үг. За ажлын байранд дасан зохицох энэ үйл явц маань хэд хэдэн үндсэн хүчин зүйлтэй бол холбоотой юм. За нэгдүгээрт бол байгууллагад тэр үн цэнтэй мэрэгчлэн болох энэ үйл явцтай шууд уялдаатай. Хэрвээ дасан зохицож чадахгүй бол мэдээж үн цэнэгүй болж хуурна. Тэгэхээр үн цэнтэй мэрэгчлэн байна гэдэг нь өөрөө дасан зохицох үйл явцыг эхний одоо гарааны үе тавал амжилттай давж байгаа гэсэн ийм үг. Хоёрдугаарт та харилцаа бүтээх зөөлөн чадварт суралцсан байх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр зөөлөн чадвар гэдэг сүүлийн үед ийм нэр томьёо гарсан soft skill гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл энэ тухайн ажлын байранд хүн дасан зохицохдоо хэрхэн дасан зохицож чадж байна гэдгийг илтгэх үндсэн одоо үзүүлэлт болдгоо. За 3 дугаарх ажлын байранд дасан зохицохтой холбоотой үндсэн хүчин зүйл бол хувийн хөгжил болон зуршилтай шууд уялдаатай байдаг. Хувь хүн өөрийнхөө ур чадваруудыг дээд хэмжээнд хөгжүүлж чадсанаар магадгүй ажлын байранда дасан зохицох үйл явц нь илүү хурдан байдгаа гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын их сургуулийн төгсөгчдийн ажиллаж байгаа салбаруудын одоо ажил олгогчдоос хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд бол дараах шаардлагуудыг бол үндсэндээ бол төгсөгчдөд нийтлэг тавьдаг нь бол харагдсан. Тэгэхээр хамгийн ихэнд бол уян хатан чадварын төлөвшил хэр зэрэг байна вэ? Өөрөөр хэлбэл нөгөө зөөлөн чадвар гэдэг байгаа. Энэ зөөлөн чадварын төлөвшил хэр зэрэг байна вэ? Нийт 5 ажил олгогч тутмын нэг нь бол уян хатан чадвар бол зайлшгүй байх ёстой юм а гэдгийг бол тэмдэглэсэн байна. Англи хэл, гадаад хэлний мэдлэг бол зайлшгүй тавигддаг шаардлага мөн. За 3 дугаарт мэрэгжлийн ур чадвар. За түнчлэн өөрийгөө илэрхийлэх харилцааны соёл. За мөн ажилдаа хандах хандлага, чин хүсэл эрмэлзэл юу байна вэ гэдэг. За мөн хуулийн мэдлэг, ажилсан туршлага гэх мэт эдгээр шаардлагуудыг бол ажил олгогчид бол тавьдаг байгаа. Төгсөгчдөө эдгээр шаардлагуудыг би биелүүлж чадах уу? Ер нь суралцах явцдаа би эдгээр шаардлагуудын алинд нь илүү их одоо анхаарал хандуулж хөгжүүлж чадсан бэ гэдгээ өөрийгөө эргээд нэг дүгнэх шаардлагатай болоо. Шинэ хамт олон. Тэгэхээр ажлын байран дээр очиход таныг цоо шинэ хамт олон хүлээж авдаг. Энэ бол шинэ харилцаа. Энэ бол шинэ хандлага. Энэ бол шинэ төлөвшлийг танаас хүлэе. За энэ тохиолдолд бид юг анхаарах ёстой вэ? За энэ дээр хэд хэдэн зүйлийг та бүхэнд хэлье. Нэгдүгээрт нөхцөл байдлыг зайлшгүй таньж мэдэх хэрэгтэй. Ерөнхийдөө миний ажлын байр, ажиллаж байгаа тэр эрх үүрэг маань юу вэ? За энийг та зайлшгүй анхаарах шаардлагатай. За хоёрдугаарт аль болох найрсаг харилцаамж бий болгож хүмүүст сэтгэгдэл төрүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ажил бол ажил, хамт олон бол хамт олон гэх мэт ийм байдлаар зөвхөн ажлаа бодох, тийм ээ. Эсвэл тэр ажлын хамт олонны найрсаг тэр харилцааг үгүйсгэх байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар та харилцааны хувьд бол
алдаа гаргаж болохгүй. Тэгэхээр та тэр ажлын хамт олон гэдэг нэг хэсэг хүмүүсийг одоо нэгж болж байгаа тий бүрдэл болж байгаа гэдгийг зайлшгүй санах хэрэгтэй. За 3 дугаарт мэдээлэл зөвлөх. Өөрөөр хэлбэл та хэн тухайн ажлын байранд гүйцэтгэгч вэ? Хэн эрх мэдлийн тэнцвэржүүлэгч вэ? Энэ бүгдийг та зайлшгүй одоо дүн шинжилгээ хийж харах хэрэгтэй болж таарах нь. За мөн 4-р хамтрагч болон холбоотонтой болох шаардлагатай. Хамтрагч болон холбоотон гэдэг тэнгуүтээ одоо тусдаа нэг бүлэг үүсгэх гэсэн үг харах юм биш. Энэ нь бол магадгүй та нэг хоббигоороо тодорхой нэг хамт олонныхоо нэг хэсэг гишүүдтэй нийлэх тийм ээ. За ийм бүлгүүдийг бол үүсгэж болох юм. За магадгүй жишээ нь одоо жимд явдаг, фитнест явдаг ч юм уу тийм. Өглөө гүйдэг, ууланд алхдаг гэж юм. Ийм нэг хэсэг хүмүүстэй бол нийлж сонирхлын бүлгээ одоо зөв бүрдүүлж чөлөө цагаа өнгөрөх нь бол магадгүй хамт олонд одоо дасан зохицох томоохон чухал хүчин зүйл болдгоо гэж үздэг. За ингээд 5 дугаарт нь бас нэг зүйл бол үгүй гэж хэлсэн. Магадгүй шинэ ажилтнаг хамт олонны нэг ерөнхий хүмүүсийн үндсэн хандлага бол одоо зөөлөн чихтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл таныг ажлын морь мэт бүх зүйлийг хийлгэхийг чармаа. Энэ тохиолдолд та зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр одоо хүлээж байгаа ажлын үргээ бол мэдээж биелүүлэх шаардлагатай. Огт боломжгүй үйлдэлийг гүйцэтгэх гэсэн энэ тохиолдолд та үгүй гэж зоримог хэлж сурах хэрэгтэй. Ингэснээр магадгүй та өөрийнхөө бие даасан тэр байдлыг бол илүүтэй харуулж чадах юм. За ингээд 6 дугаарт нь мэдээж та бол стратеги болон тактик бол зайлшгүй барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би энэ ажлыг энэ ажлын байранд хэр удаан байх вэ? Миний албан тушаалын одоо төлөвлөлт ямар байгаа вэ? Тэгэхээр энийг богинолон урт хугацаанд өөрийнхөө одоо гүйцэтгэж байгаа ажил, үүрэг, албан тушаал энэ бүгдийг бол зайлшгүй одоо тоосч үзэх шаардлагатай байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Та ажилдаа дасан зохицсон уу? Мэдээж тухайн байгууллага хамт олонд шинээр ажилтнаар ороод нэг хагас жилийн дараа бид хүн хэд хэдэн асуултанд хариулах шаардлагатай. За нэгдүгээр асуулт. Миний хүссэн ажил яг мөн байсан уу? Та эргэлзээгүйгээр энд нэг хариулт өгөх ёстой. Магадгүй хүсээгүй ажил байвал та ажлаа өөрчлөх бүрэн боломжтой. Хоёрдугаарт би юу хийж чадж байна? Өнгөрсөн 6 сарын хугацаанд энэ бол магадгүй зарим байгууллагууд туршилтын хугацаа гэж ярьдаг. Зарим байгууллагууд 3 сарын туршилтын хугацаа гэдэг. Энэ хугацаанд би юу хийж чадав? Өөрийнхөө хийсэн зүйлд шүүмжлэлт байдлаар эргцүүлэх хэрэгтэй. 3 дугаар. Би энэ ажлаа яг хийсээр байх уу? Нүүд та анхаарал зайлшгүй тавих хэрэгтэй. Магадгүй энэ ажлаас би арай өөр ажлыг бас хийх шаардлагатай юм байна. Эсвэл би тийм ажил хийснээр надад өөр давуу талууд үүсэх юм байна. Энэ тохиолдолд та магадгүй тийм хосолсон давхар эсвэл мэрэгших шаардлагатай байж болох юм. Тэгэхээр таны нөгөө боловсролын карьер, ажил мэрэгжлийн карьер энэ хоёр чинь одоо ингээд зэрэгцээд уялдаад явж эхэлж байгаа гэсэн үг. За дөрөвдүгээрт энэ байгууллагад миний оруулж байгаа хувь нэмэр яг юу вэ? Би юу оруулж чадсан бэ? Цаашид би юу оруулах бол? Энэ асуултыг заавал тавих хэрэгтэй. За ингээд мэдээж цаашдаа ер нь яах вэ? Хэрхэх вэ гэдэг талаар та шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл та үргэлжлүүлэн ажиллана, эсвэл ажлаа солино. Тэгэхээр та бүхэн энэ ажилдаа би дасан зохицсон уу гэдэг энэ асуултад хариулт авахын тулд саяны миний тавьсан тэр 5 асуултыг зайлшгүй өөрийнхөө дотоод руу чиглүүлж асуух хэрэгтэй юм аа. Дараагийн ярилцах зүйл бол ерөөсөө энэ хүсэл сонирхлоо зайлшгүй тодорхойлох хэрэгтэй юм аа. Хүн сонирхдаг өөр таалагддаг зүйлээ илүү их хийх хандлагатай байдаг, мөн илүү амжилт гаргадаг. Тэгэхээр та бүхэн миний хийж байгаа ажил маань надад таалагдв гэдгийг заавал бодох хэрэгтэй юм аа. Ажлын сонголт хийхээ өмнө юунд сонирхолтой, ямар ажил үйлээс сэтгэл ханамж авдаг та мөн тодорхойлох хэрэгтэй. За түүнчлэн карьер төлөвлөлтөө эргэж нэг харах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл миний энэ ажиллаж байгаа албан тушаал, миний авч байгаа цалин, орлого, түнчлэн миний сэтгэл ханамж, миний гэр бүл энэ бүх зүйл хоорондоо хэрхэн уялдаж байна вэ? Энэ бүгдийг та бүхэн хэрэгж харах хэрэгтэй. За ингээд 3 дахь сэдв рүү оръё. 3 дахь сэдв маань стресс менежмент. За хямралын менежмент гэж ярьдаг. Тэгэхээр өөрт тулгамдсан тэр тулгамдж байгаа шинэ орчинд бий болсон тэр хямралуудыг хэрхэн менежмент буюу одоо даван туулах вэ? Хэрхэн удирдах вэ гэдэг энэ зүйл. Тэгэхээр хамгийн ихний тулгамддаг асуудал бол ажилтнуудын хандлага байдаг. Өөрөөр хэлбэл та шинэ хүн хуучин ажиллаж байгаа хүмүүс танд анхаарал тавихгүй, таныг анхаарахгүй, эсвэл хэд их анхаарна. Ажлын цагаа барьж байна уу? Ажлын цагаас өмнө явбуу, ажлыг хийдүүлж байна уу гэх мэтэр янз бүрээр харж болно. Энэ тохиолдолд бид хүн зайлшгүй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажлын хариуцлагатай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ингэж ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг. За мэдээж ажилтнуудын гадуурхах хандлагууд бол байдаг. Тэгэхээр энэ гадуурхах хандлага бол магадгүй хувьд бол асар их стресс бухимдлыг бол авчирдаг. Энэ тохиолдолд бол та аль болох хүлээцтэй байх хэрэгтэй. Бүх газар ийм чиг хандлагууд байдаг гэд бодоход магадгүй таны тэр одоогийн нөхцөл байдал чинь илүү өөр болно. Ерөөсөө л ийм байдаг. Үүнийг би даван туулах хэрэгтэй гэдэг ийм чиг хандлага танд бий болдог. За хоёрдугаарт хувийн амьдрал болон сонголтоо та бүхэн эргэж харах хэрэгтэй. Таны ажиллаж байгаа энэ ажил таны амьдралын чухал хэсэг. Таны цалин орлого олох үндсэн арга хэрэгсэл. Тэгэхээр энэ таны хувийн амьдрал болон сонголтод үндсэн нөлөөлөгч хүчин зүйл болж чадж байна уу? За энийг та бүхэн хэрэгсүүлж үзэх хэрэгтэй. За муу зуршлуудаас зайлшгүй салах хэрэгтэй. Арх уух, тамхи татах, мөрөөдөд тоглох гэх мэт ийм муу зуршлууд бол таны ажлын мөн амьдралын дайсан. Тийм болохоор аль болох муу зуршлуудаа хайж сайн зуршлуудыг өөртөө бүтээлчээр бий болгоорой. Энэ нь бол таны ажлыг урагшлуулах үндсэн хөшүүрэг байх болно. За мэдээж амьдрал баялаг магадгүй өвчин эмгийг тусч болох юм. Энэ тохиолдолд та ажлын байрандаа яаж үлдэх вэ? Магадгүй энэ өвчин эмгийг тусна гэдэг бол таны амьдралын хэм маягтай шууд уялдаатай учраас энэ хэм маяг, амьдралын хэм маяг, зуршлууд за энэ бүгдийг бол та тэнцвэртэй болгох шаардлагатай. Хамгийн сүүлд эдийн засгийн хүндрэл байгаа. Эдийн засгийн хүндрэл гэдэг бол ажиллаад байгаа хэрнээ ядуурч байл энэ бол асуудал мөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны цалин орлогын хэмжээ бага байна гэсэн үг. Нэгдүгürt. Хоёрт гэвэл магадгүй өрхийн хэрэгцээнээс бас хамаардаг. Данганц та цалингаараа бол амьдрахгүй. Таны цаана эхнэр, хүүхдүүд байгаа. Тэгэхээр ажлаа солих зайлшгүй шаардлага гарч ирж болох юм. Эсвэл ажлын энэ туршлагадаа тулгуурлаж ажил олгогчтойгоо цалингийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын ачааллаа бас өөрөө нэмэх тийм ээ. Энэ тохиролцоог бол мөн хийж болох юм аа. За энэ нь бол мэдээж ажлын байран дээр гарч байгаа стресс. За түүнийг даван туулах үйл явцтай шууд уялдаатай хүчин зүйлсээ гэж ингэж ойлгож байна. За ингээд эрхэм төгсөгч таны цаашдын ажилд амжилт хүсье. Миний энэ удаагийн зөвлөгөө энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд баярлалаа.